Өнөөдрийн бичлэгээр би таны өөрийгөө харах өнцөг, таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх зүйлийн талаар хуваалцах гэж байна. Би яг энэ хугтгууныг олж авснаас хойш өөрийнхөө үн цэнийг мэдрээд өөрийгөө ямар чухал хүн бэ гэдгийг мэдэрснээс хойш миний хайж байсан бүх зүйлс миний дотор байсан юм байна гэд өөрийгөө дотроос нь ойлгоод харсан цагаас хойш миний хийхийг хүсэж байсан зүйлс болгон маань миний амьдрал дээр ирж байгаа. Миний manifestation те маш олон амьдралын тал дээр ч гэсэн би квант үсрэлтийг хийж байгаа. Тэгээ хэрвээ та нар намайг Instagram-аар дагдаг бол аль хэдийн харсан гэж бодож байна. Би өөрийнхөө номыг хэдхэн 7 хоногийн өмнө Америкт гаргасан. Тэгээд борлуулалт нь маш сайн байгаа. Тэгээд дээрэс нь би Монголд өөрийнхөө manifestation journal-а та нарт гаргана гэлээсэн одоо гаргаж эхэлж байгаа. Тэгээд би яг одоо өөрийнхөө брендийн хувцсыг бас ингээд өмссөн байж байна. Эхлээд Америкт зарагдаж эхэлж байгаа. Гэхдээ Монгол руу бас дараагийн ачаа маань очих байх. Тэгэд миний хүсэж байсан бүх зүйл нэгээрээ бүтэж байгаа. Тийм болохоор өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд та яагаад өөрийнхөө үн цэнийг мэдрэх хэрэгтэй вэ? Тэр өөрийнхөө үн цэнийг хэрхэн олж авах вэ? Харин эсвэргээрээ та өөрийнхөө тэр үн цэн чухал хүн гэдгээ мэдрэхгүй байх үед амьдрал танд яагаад маш хатуу ханддаг вэ гэдгийг би таны хүмүүсийн амьдралын туршлага дээрээс нь энерги болон хорвоо ертөнцийн хуулийн талаас нь тайлбарлах болно. Гуяа эмэгтэй хүмүүст энэ асуудал маш их байдаг. Эмэгтэй хүмүүс нь эрэгтэй хүмүүсийг бодох юм бол өөртөө итгэх тал дээр арай илүү бага байдаг гэх юм уу. Тэгээ дээрэс нь эмэгтэй хүмүүс хүүхэд гаргадаг болохоор ч тэр юм уу зөндөө олон ачааг өөр дээрээ үрдэг. Тэгээд би та нарт нэг жишээ хэлье. Та нарын амьдралд та нар зөндөө л олон ийм эмэгтэйг харж байсан бах. Бусдад байнга туслахыг хичээдэг. Ялангуяа ээжүүд байдаг штэ маш олон хүүхдүүдтэй. Тэг гэртээ ганцаараа ингээ бүндгнөөлөхгүйгээд байдаг ээжүүд байдаг штэ. Би энийг хийхгүй болохгүй, тэрийг хийхгүй болохгүй, би хүүхдээ авахгүй болохгүй, би хажуугаар нь ажиллахгүй болохгүй гэл тээ. За эсвэл хүн болгонд заа гэж хэлээл тээ. Урд хойгуур нь гүгээл би энийг хийж өгөхгүй болохгүй тээ. Тэрийг хийж өгөхгүй болохгүй тээ. Тэгэхгүй л би таалагтаа болчин ч юм уу эсвэл тээ энэ залуугийн хүсэж байгаа зүйлийг хийхгүй бол би энэнтэй уулзахгүй л бол тээ надаас өөр эмэгтэйтэй явчин ч гэж бодох юм уу? Бид нар янз бүрийн иймэрхүү хүмүүсийг харахад ч гэсэн тээ бид нар ч гэсэн яг үнийг хэлэхэд өөрийн ирэхгүй тэр хүнийг үнэлэх үнэлэмж нь ингээд доошоо дарагдаж эхэлдэг. Би бүр яагаад гэдгийг тайлбарлаж өгье. Бас яагаад те ийм зан авир гаргадаг хүмүүс, байн гомдолдог хүмүүсийн амьдралд нь байн ийм зүйл тохиолддог вэ. Хэрвээ та нар хараад ах юм бол тий амьдрал нь хэцүү хүмүүсийн амьдрал нь бүр л хэцүү болоод идэг. Би энэ талаар Instagram дээр хуваалцаж исэн. Яагаад Бурхан хорвоо ертөнц хүн төрлөختнийг энэ дэлхий дээр бүтээсэн гэж бодож байна. Яагаад гэвэл хүн болгонд Бурханы хүч байдаг бөгөөд Бурхан хүн төрлөختөнд өөрийнхөө хувь заяаг бүтээх тэр гайхалтай энергийн хүчийг өгсөн. Тэгэхээр хүн болгон маш чухал үүрэгтэй бөгөөд бид нар бүгдээрээ ямар нэгэн зүйлийг бий болгохоор бүтээхээр энэ хорвоо ертөнц дээр ирсэн. Гэтэл хэрвээ та өөрийнхөө үн цэн, өөрийнхөө чухал гэдгээ мэдэрч чадахгүй байх үед хорвоо ертөнц тэр зүйлийг чинь мэдрүүлтэл танд энэ эдгээр асуудлуудыг явуулсаар л байх болно. Гэтэл ихэнх сайхан сэтгэлтэй хүмүүс ч юм уу ихэнх хүмүүс юу гэж боддог вэ гэхээр амьдрал надад үнэхээр хэцүү байна. Би бусдад туслaalах ийм зүйлийг хийгээл ах юм. Бурхан минь яагаад миний амьдрал надад ийм хэцүү байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ гэж бид нар Бурханаас гуйх тохиолдол маш их байдаг штэ. Гэтэл Бурхан биднэрт баг юу гэж хэлж байна вэ гэхээр Бурхан ертөнц та өөрийнхөө хүснээрээ ойлгож болно. Би чамд айл хэдийн амьдралаа оронгоор нь өөрчлөх бүх зүйлийг бүтээх тэр бүх хүчийг чамд өгсөн байгаа штэ. Чиний энэ дотор бодож байгаа хүсэл мөрөөдөл бүх зүйл чинь чамд боломжтой бөгөөд чи өөрийнхөө хүчээр хийх ёстой зүйл. Чи яагаад эдгээр зүйлийг хийхгүй байгаа юм бэ гэд ингээд бодоод байж байгаа гэж боддоо. Гэтэл та ингээд Бурхан надад туслахгүй байна. Бурхан минь туслаач гэж байж идэг. Энэ нь яг бидний аав ээж нар хүүхдүүдтэй хандж байгаатай адилхан байгаа хгүй юу? Аав ээж нар хүүхдтэй бүх зүйлийг ингээд хийж өгдөг шүү дээ. Хүүхд нь би эмч болмоор байна гэвэл аав ээж нь чамайг эмч болгоод өгье. Аав ээж нь чамд бүх зүйлийг чинь хийгээд өгье гэд жинхэнэ хүүхдэд хайрлсан аав ээж хизээж тийм хайрыг хүүхдэд гаргадаггүй тийм үү? Жинхэнэ хүүхдэд хайртай аав ээж ямар үйлдэлийг хийдэг вэ гэхээр тэр зүйл рүү хүргэх арга зам руу нь хөтөлж өгдөг. Хүүхдэд өөртөд нь
өөртөө итгэхтэн тусалдаг. Чиний хүсэл мөрөөдөл чинь эмч болох юм уу? Миний охин чадна штэ. Миний хүү чадна штэ. Тэр чадвар чиний дотор байгаа. Хэрвээ чи хийх зүйлээ хийх юм бол би чамайг хүссэн чиглэл рүү чинь чиглүүлье гэдэг ч юм уу те. Яг үүнтэй адилхан хорвоо ертөнц бид нарт тэр гайхалтай destiny, гайхалтай хувь заяа, гайхалтай бүх зүйлийг бэлтсэн байгаа. Тэгэхээр та өөрийнхөө харах өнцөг, ухамсар, бодол, энэ энергийнхээ хэлбэлцлийг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. Тэгжээж та өөрийнхөө энэ гаднах ертөнцийг бусад танд яаж хандаж байгаа те, энэ бүх зүйлийг та өөрчилж чадна гэсэн үг. Та дотроосоо энэ ухамсар дээрээ маш их ажиллах хэрэгтэй. Тэрнээс бол яг ийм зан авир гаргаад ингэж алхаад ийм үг яриа хэлэх юм бол тэр чамайг хүндлэн гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Ялангуяа би танд энэ зүйлийг хэлмээрэн таны одоо байгаа нөхцөл чинь бүх зүйл чинь танд хэцүү байж магадгүй. Гэхдээ бусдын хажууд хизээж бити өөрийгөө доогуур яар, хизээж бити мууга бусдад харуул. Яагад гэвэл та ийм энергитэй байх үед үргэлж таныг дээрлэх хүмүүс гарч ирдэг. Би танд яагаад энэ жишээ хэлсэн бэ гэхээр би саяхан нэг таньдаг эгчигээ харсан байхгүй юу? Тэр эгч бол үнэхээр гайхалтай эгч, үнэхээр хөөрхөн. Тэр эгч дотор зөндөө олон зүйл байгаа. Гэтэл тэр эгчтэй яг амьдралынх нь хэцүү байдлаас болоод ч юм уу маш олон зүйлийг туулсан болоод ч тэр юм уу өөрийн ирэхгүй яг тэр энергиэр үн цэнгүй зан аваар гарах гэдэг гэх юм уу. Тэгэхэд яг ингээд нөгөө өөрийнх нь бусад найзууд нь ижсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бусад найзууд нь магадгүй гайгүй амьдралтай мөнгөтэй зөндөө олон эмэгтэйчүүд л хажууд нь байж байгаа. Тэгэнгүүт би бүр яг нэг найзыг харсан заяа. Нэг найз нь бүр яг хажууд нь өөрийгөө би л баг мөнгөтэй, би л баг гайгүй штэ. Миний амьдрал бол сайхан гэд хажууд нь ингээд тэгэж яриад өөрийгөө гайхалтай хүнээр мэдэрч байхыг би харсан. Миний амьдралд угаасаа зөндөө олон ийм зүйл тохиолддог. Та өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрэхгүй өөрийнхөө үн цэнийг олж харахгүй байх үед таныг муулах, таныг доогуур харах хүмүүс зөндөө олон гарч ирнэ. Гэхдээ яг үнийг хэлэхдээ би тэр нь сайн хүн, энэ нь муу хүн гэж хэлэхгүй. Тэгэж ярьж байгаа хүмүүс ч гэсэн ухамсарын төвшөнд маш дороотлолтой хүмүүс байгаа гэсэн үг. Яагаад гэвэл энэ муурж ярьж байгаа хүмүүс нь ч гэсэн өөрийгөө чухал хүн гэдгээ мэдэрч чадахгүй байгаа. Би ямар үнцэнтэй, ямар чухал хүн, би байгаагаараа л чухал хүн гэдгээ мэдэрч чадахгүй учраас хин нэгэнтэй өөрийгөө харьцуулж ээж доогуур амьдралтай нэгэнтэй өөрийгөө харьцуулж ээж за би арай гайгүй юм биш би өөрийгөө чухлаар мэдэрч ийн гэсэн дотор нь тэр ингээд маш том айдас бодлууд байж байгаа. Тэгэхээр та яах ёстой вэ гэхээр өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрээд энэ хороо ертөнцийн би гайхалтай олон үн цэнтэй зүйлийг бүтээхээр ирсэн юм биш хүссэн амьдралаа бүтээх бүх тэр энерги миний дотор оршиж байгаа юм биш гэдгээ мэдрээд амнаасаа гаргаж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүгдийг өөрчлөн гэсэн үг. Энэ үед таныг доогуур харж байсан өөрийгөө дээгүүр тавьж ярьдаг хүмүүс одоо тэгэж ярьж чадхаа болчихно. Ингэж эдгээр хүмүүс өөрийгөө дээгүүр харж чадхаа болчхороо өөрийн ирэхгүй амьдралаас чинь явна. Яагаад гэвэл таны энергийн хэлбэлцэл энэ хүний энергийн хэлбэлцэлтэй ерөөсөө тааралтаа болж ийн гэсэн. Тийм болохоор ихэнх үедээ бид нар өөр дээрээ ажиллаж эхлээд манифесташн хийж байх үйл явцад зөндөө олон хүмүүс таны амьдралаас явдаг. Харин эсвэргээрээ таны амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэхээр дандаа таны үн цэнийг олж хардаг, дандаа таныг хайрладаг тийм хүмүүс амьдралд чинь орж ирнэ. Яагаад гэвэл энд нь таны дотроосоо мэдэрч байгаа зүйл учраас ийм хүмүүс орж ирэх нь гарцаагүй. Хөвч ч гэсэн би энэ зүйлийг мэддэг байсан мөртлөө бүр ингээд 100% яг ингээд хэрэгжүүлж чаддгүй байсан. Гэхдээ би бүр ойлгож авснаасаа хойш миний амьдрал бүр ингээд жинхэнэ оронгоороо өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор ерөөсөө өрөвдөлтөө царайлахаа бол бити гомдол ямар нэгэн зүйлийг би ийм бурхан минь надад туслаач, би сайхан сэтгэлтэй байхаа та надад яагаад туслахгүй байгаа юм бэ гэж залбирч явах юм бол та буруу залбирч ин гэсэн үг. Харин эсвэргээрээ та юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэхээр баярлаа. Надад ийм их хүчийг өгсөнд баярлаа. Би надад хорвоо ертөнц бурхан ийм их хүчийг өгчөөд ах чинь би өмнө нь үргэлж
өөрийнхөө анзаарахгүй ухамсаргүй байдлаасаа болоод хүчийг авч чадахгүй байсан байна. Одоо эсвэргээрээ та юу гэж хэлэх ёстой вэ гэхээр би өмнө нь ухамсаргүй байдлаасаа болоод өөрийнхөө дотор байсан хүчийг хизээж мэдэрдэггүй байсан байна гэд хорвоо ертөнц өөрийнхөө итгэдэг бүх зүйлтэйгээ ярилцаж болно. Тийм ч учраас хэрвээ та миний өмнөх бичлэгийг үзчихсэн бол Ho'oponopono practice маш алдартай. 4 үгнээс бүрддэг баярлаа, намайг өршөөгөөрэй, уучлаарай, би чамд хайртай. Ингээд бүх зүйл ерөнхийдөө бол ингээд холбогдож эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр хорвоо ертөнд та бүх зүйл нэг гэсэн үг бөгөөд өмнө нь та өөрийнхөө хэцүү амьдралд хий нэг буруутгах гэсэн бол хорвоо ертөнд бүх зүйлээс та уучлалт гуйж ин гэсэн үг. Энэ энергийнхаа өөрийнхөө хэлбэлснээс уучлаарай, намайг өршөөгөөрэй. Яагаад гэвэл би өмнө нь өөрийнхөө энэ дотор байсан хүчийг мэддэггүй байсан байна. Би бусдыг буруушаагаад буруутгадаг байсан байна. Одоо үгүй, миний амьдрал тэр чигээрээ гайхалтай, надад бүх зүйл байгаа, надад хүч байгаа. Баярлаа. Баярлаа, би чамд хайртай. Баярлаа, би чамд хайртай. Тэгээд таны амьдрал яаж өөрчлөгдөхийг хараарай. Миний хувьд ч гэсэн би яг энэ practice-ийг хийж байгаа. Одоо миний залбиралтай би талархлын дэвтэр байнга хөтэлдэг. Тэгээд одоо тэр дэвтэр маань Монголд хэвлэгдэх гэж байгаа. Тэгээд энгийн талархлын дэвтэрнээс бол шал өөр, дотор нь зөндөө олон миний яг ажилдаг зүйлсүүд байгаа. Би энэ талархлынхаа дэвтэр дээр одоо юу гэж хэлдэг вэ гэхээр зүгээр л баярлаа. Надад байхгүй байгаа зүйлд хүртэл баярлаа. Надад хүсэл эрмэлзэл байгаа учраас баярлаа. Би өмнө нь дандаа гуйж баярлдаг байсан бохгүй юу? Зүгээр л хоол байгаад баярлаа, байшин байгаад баярлаа, машин байгаад баярлаа гэдэг байсан бол одоо миний талархлын дэвтэр бүр шал өөр. Надад дэлхийг өөрчлөх ийм хүчийг хүснэ баярлаа. Миний YouTube мянган үзэгчдэд хүрж байгаа учраас баярлаа. Баярлаа, би чамд хайртай гэсэн эдгээр гайхалтай үгс нь маш тийм одоо өндөр энергийн түвшинтэй, өндөр хэлбэлцэлтэй ийм үгнүүд байгаа. Та энэ үгийг үнэхээр сэтгэл хөдлөлттэй үнэхээр байнга хилээд байх юм бол мэдээж та өөртөө яг тэгж хилүүлэхтэй бүх зүйлийг өөрлөгөө татна гэсэн үг. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэн үнэхээр их баярлалаа. Тэгээ хурдан ярьсан бол уучлаарай. Миний дотор байгаа бүр энерги бүр асаад бүр яаж та нартай ойлгуулах уу хэлэх үү гэдээ дотор тийм л юм бодогдчихлаа. Тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлаа. Тэгээд сургалтаар минь дамжуулаад ч гэсэн зөндөө олон гайхалтай үр дүнгууд гарч байгаа. Тэгээд сүүлийн үед болохоор би нөгөө мөнгөний талаарх хичээлүүдэд оруулж эхэлсэн, manifestation талаараа ч гэсэн хуваалцаж байгаа. Тэгээд 21 хоногийн сургалт байсан боловч миний заах ёстой зүйлс бүр маш их ихсээд байгаа болохоор одоо 30 хоног руу сунгаж эхэлж байна. Яагаад гэвэл 21 хоног маань аль хэдийн болсон ч гэсэн би ахаад заах хичээлүүд маань үлдсэн хിവэрэл байгаа. Тэгээ хэрвээ та үнэхээр өөр дээрээ ажиллаад өөрийнхөө дотоод хүчийг мэдрээ, manifestation хий гэж бодож байх юм бол, ухамсараа өөрчлөе гэж бодож байх юм бол сургалтанд суугаарай. Сургалтанд сууснараа ардан байгаа дасгалуудыг хийгээд надтай хамт бүх зүйлээ хийгээд явах болохоор амьдралд чинь амархан байна гэж бодож байна. Тэгээд дээрэс нь би маш шинэ зүйлсийг сургалтын дээрээ хуваалцаж байгаа болохоор нэг үзэл шууд хэрэгжин гэж байхгүй, нэг бичлэгийг баг нилээхэд үзэх хэрэгтэй юм бэлээ. Тэгэхгүй л анх миний хувьд ч гэсэн би энэ янз бүрийн ухамсар мөнгөний талаар ойлголтыг сонсож байхад анх арай үгүй хаа худлаахаа гэсэн бодол өөр ирэхгүй орж ирээд идэг. Гэхдээ хүн сонсоол байх тусам хүн яг далд ухамсар дээрээ суулгад юм бэлээ. Тэгээд шинэ эсэлт маань 8 сарын 2-нд эхэлж байгаа. Тэгээд амжиж орж ирээд өөрийнхөө хооллолтон дээрээ анхаарангаа manifestation гэд бүх зүйлийг нэгтгсэн энэ гайхалтай сургалтанд суугаарай. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэн үнэхээр их баярлалаа. Та өнөөдрийн бичлэгээс хойш ерөөс өмнө цэнгүү зан авирыг гарахгүй гэж бодож байна. Амнаасаа гаргаж байгаа үгсээ ч гэсэн өөрчлөн гэдэгт чинь би 100% итгэлтэй байна. Тэгээд зөндөө олон гайхалтай зүйлс бас таныг хүлээж байгаа. Миний амьдралд ч гэсэн өдөр болгон гайхамшиг бий болж байгаа. Тэгээ гайхамшигын дэвтэр ч гэсэн гарч ирэнгүү та нар заавал аваад өөрийнхөө бас гайхамшигт амьдралыг бүтээгээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.